Боловсрол соёл шинжилгээ ухаан спортын яам. Боловсрол телевиз хамтран үзүүлж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч. Илүү хурдан, илүү шуурхай Гэлс банк үйлчилгээ. Нэвтрүүлгийн ерөнхий вэндэтгэгч Ард санхүүгийн нэгдэл. Сайн байцгаана үзэгчдээ. Би багш нэвтрүүлгийн 15 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Үзэгч та бүхэн би багш нэвтрүүлэгтээ хамт байснаар зөвхөн хүүхдүүдийн тухай биш. Бага ангийн багш мэргэжлийн онцлогийн талаар олон зүйлийг мэдэж авах болно. Өнгөрсөн дугаарт оролцогчид маань хүүхдийн хэл ярианы хөгжлийн талаар сургалтанд хамрагдсан байгаа. Ингээд шилдэг 7 багш маань хэрхэн даалгавраа үүсгэж байгааг хамтдаа харцгаая. Арга зүй гэж байгаа учраас би бол ерөнхийдөө л өөрийнхөө л одоо тэр хичээл хэрэгэлдэг тэр арга л миний арга зүй шүү дээ. Би бол тэрийг л ярина л гэж одоо тэгж тооцож төлөвлөсөн шүү дээ. Би нэгдүгээр анги авахад 2000 хэдэн он болоо 4 он болоо 5 он хавцаал байхад нэг хилгүү охин байсан манай ангид. Тэр нь нөгөө төрөлх юм биш. 2 ойтой байхад нөгөө имэнд хордуулаад тийм болгоцсон гэдэг. Тэгээд тэр нь надтай аваагаар харилцдаг ус нэгдүгээр ангид. Хичээлийн бус цаг магаар нэлээд ажилласан баг. Тэгээд тэр охин 5 дугаар анги төгсөхдөө надтай ямар ч ус ойр зур юм ярьж хэлээд ойлголцдог тийм болоод төгсчихсэн. Энэ харин би энэ хүүхдүүдээр хийлгэж ирсэн юмнуудаас харин зурганд оруулах байсан уу. Тэгэхээр бол нөгөө слайд чинь анзаа олон цэрхгүй дэрсэн. Тэгээд нэх оруулсангүй. Одоо би даалгавраа бол ерөнхийдөө хийгээд дууссан. Тэгээд одоо шүүгч нартаа даалгавраа шалгуулахад бэлэн болцсон. Одоо тэгээд тэр хийсэн зүйлээ одоо хамгаалах үлдсэн дээ. Эхлээд бас нөгөө сэдвээ сонгож чадахгүй яг нэлээд бас эргэлзэж суулаа цагаа тэрэн дээр их алтлаа. Ямар ч байсан өөрийнхөө ажлын хийдэг арга барилал барьж аваад илүү ойр бөгөөд хүмүүс бас багш нарт бас санаа болох юм болов гэдэг үднээс л авлаа. Энэ нөгөө Дэлхийн зүүн Монголын сурагчдын холбоо ингээм хамтраад оролцоо төгжихэд нэг юм хөрхөн ном байдаг. Хүүхдүүдийг хөгжүүлэх тийм тоглоомын аргууд маш их байдаг. Тэгэхээр бага насны хүүхэд бол ер нь тоглоомоос оролцоод илүү өгөөчтэй байдаг гэдэг үднээсээ энэ өөрийнхөө хэрэгэлдэг аргыг ер нь бол энэ номноос дандаа авч санаа болгож ингэж өөрийнхөө ажил дээр бол тусгаж хэрэгжүүлдэг. Тэгэл ер нь бол одоо тэгэл ямар ч хэсэл хийгээл дуусчлаа. Одоо яаж ярих вэ гэдэг дээр л жоохон анхаарлаа хандуулж байна да. Тэг ямар ч байсан тэмдэглэлийн дэвтэр дээр буулгасныхаа дагуу л ингээл агуулга гаргачнаа. Хилээрээ чинь ер нь орчны хүмүүжлээс бас их шалтгаалаад байгаа шүү. Цэг их нь одоо хүүхдтэйгээ хэр ойр байдгаас танаа юу хийдгийг, ээж нь юу хийдгийг бүх төгөлбөрөөр хариулж чадж гэнэ үү чадахгүй байна уу. За тэн дээр ажилтаа хийгээд нэрээ миний нөгөө ганц хэрэглээд үр дүн түрээд гаргах чинь. Анги их тусмаа мэдээлэл цуглуулна, мэдээлэлээ боловсруулна, мэдээлэлээ солилцсон, илтгэх чадвар суралцсан. Энэ бол хэл яриа хөгжүүлэх хэрэгтэй. Маш чухал арга гэж миний хувьд боддог. Миний ажил одоо ерөнхийдөө одоо нэг 90% гүйцэтгэлтэй явж байна гэж байна. Ер нь бол яг нэг бодитоор хийсэн хүүхдүүдийнхээ бүтээл дээр тулгуурлаж ярина гэж бодож байгаа. Хийцэн ажлаа тайлагнаж одоо илтгэж харуулах гэж байгаа болохоор нэг сандраад айгаад ичээд байх юм. Ерөнхийдөө алга шүүгчдийнхээ өмнө бол зогсох бэлэн байна. Манай ангийн нэг хүүхэд байдаг. Хэлний нэг жаахан бэрхшээлтэй. Тэгээ тэр хүүхэд дээр ерөнхийдөө төшөглөөд туршлагаа онолтойгоо хослуулад ингээд хийх гэсэн боловч нөгөө хүүхдээ бас хамаагүй их ярьчих вэ гэдэг нэг жаахан имиж ийн. Гэхдээ одоогоор тэр сурагч маань болохоор бас нэлээд хөөрхөн агцтай. Тэгээ үр дүнтэй байсан учраас тэр нэг талдаа миний ажлын туршлага бас нэг тийм давуу тал
байж болох юм гэж бодоод энэ санаагаа оруулах уу яах уу гэж жоох эргэлзэж байна. Дээрээс нь би бас нэг хүүхдүүдийн хэл ярианы чадварыг хөгжүүлэх чиглэлээр бас миний хувьд бол нэлээд их анхаарч ажилладаг. Тэр нь юу юм гэхээр дугуйлан хичээлүүлдэг. Яг 1-р ангиас нь эхлээд 1-р ангиас нь уран уншлагын дугуйлан буюу дээрээс нь хэл яриаг нь хөгжүүлэх дугуйлан явж агаад 4-р ангиас нь болохоор ардын аман зохиолоос суралцъя гэдэг дугуйлыг хичээлүүлдэг. Тэгэхээр энэ хоёр дугуйлангаа бас энэ даалгавар дээр хамтдагж оруулж өгнө гэсэн бодолтой байна. Энэхэр зүйлүүдэд нэгтгэхэд даалгавар маань ерөнхийдөө бол дуусах төвч юм да. За би сэтгүү аваад ямар ч байсан хамгийн түрүүнд юу бодогдсон гэхээр ер нь хүүхдийн 3-5 нас ер нь хэл ярианы чухал үе үед юм билээ. Тэгэхээр тэр чухал үеэс эхлээд ер нь суурийг яаж зөв тавих вэ гэдэг дээр эхэлж яриулаасан гэж бодогдлоо. Даалгаврыг гүйцэтгэхдээ хамгийн их цаг алдаж байгаа зүйл нь их олон юмыг л дотроо эргцүүлээд яг алийн гол гэж хийх үү гэдэг дээр л цаг алдаж. Тэгээ бас шүүгч нартай би бас энэ төргийн хэллэгийг ер нь орчин үед тийм хичээлд хэрэглэхдээ ер нь аль болох яаж хэрэглэх вэ гэдэг бас нэг арга зүйг бас танилцуулъя гэж бодож. Энд гэхдээ миний нэг арга зүй гэхээс илүүтэй багш нар хэрэглэдэг юм аа. Цөм хөтөлбөрт угаасаа холбогдсон байгаа. За би ингээд даалгавраа хийгээд дуусчлаа. Ингээд шүүгчдэд шалгуулахад бэлэн болсон байна. За даалгаврын гүйцэтгэл одоо нэг 80% л явж байна. Бүрэг ярих чадвар сул хүүхдүүд маань нөгөө мундаг төвшөнд ярьдаг хүүхдүүдтэйгээ адилхан жигд одоо ингээд суралцах боломжтой юм а гэдгийг л харуулах гэдэг юм. Багш л ерөөсөө чиглүүлж өгнө. 1-2 дугаар ангийнханд одоо нөгөө дүр товрох, тоглох тэр зүйл дээр нөгөө хэл яриа хөгжүүлэх. Одоо 1-р ангийнхан ч гэдэг шүү дээ. За чи ямар сурч байна вэ гэхээр сайн. За чи өнөөдрийн хичээл ямар байсан бэ гэхээр гоё л гэдэг байхгүй юу? Ганцхан үгээр хариулдаг. Тэгэхээр зэрэг тэр хүүхдүүд маань ингээд дүр дороо тоглоод яхаа бүтэн өгүүлбэрээр яриараа, бүтэн өгүүлбэрээр хариулаарай гэж дүр дорж тоглуулад хуран хүүхэлдээ гэр ажилуулахаар сонирхлын татаж сэтэл тэмүүллийн л одоо татаад байгаа юм л да. Ямар ч бас шүүгчтэйхээ өмнө өөрийнхөө бэлдсэн одоо даалгаврыг бас бусад хүмүүст багш нарт танилцуулах гэж байгаа да. Баяртай байна. Өчигдөр би санаагаа олох гэж нэлээд их цаг зарцуулсан. За тэгээд яг манай ангид нэг нөгөө төрснөөсөө эхлээд гадаадд байсан хүүхэд байдаг байхгүй юу? Нөгөө хүүхдийнхээ ээжтэй холбогдох гэж бас нэлээд утсан л да. Авиагаа ингэж дууддаг гэд тэрийг сонсох гээд бас нэг зөвшөөрөл аваад ээжээр нь бичлэг хийлгүүлсэн. Аялга талын засгад бол амьсгалын дасгал тэгээд хоолойны булчингийн агшилт сунгалтын дасгалуудыг бас нэлээд хийлгдэг юм байна. Тэгээд зүүр үгээ цээжлэхдээ давхар тэр нөгөө хоолойн дасгалаа хийх тийм арга техникийг хэрэгжүүлэхээр шийдлээ. Зөвхөн энэ үгтийг ингээ хэл яриаг нь хөгжүүлэх гэдэг юм шиг яг ингээ маасаар нь хэл ярианы чадварыг хөгжүүлэнгээ тэр хүүхдэд бас давхар нөлөөлөх боломжтой тийм дасгалыг сонгож авсан. Би ер нь бол ангитай яг хүүхдийг асуултаар хөгжүүлэе гэсэн. Яагаад гэсэн асуултаар хүүхдийн ярианы чадварыг хөгжүүлэе гэсэн дасгалыг айгүй их хийлгдэг байхгүй юу? Нөгөө яагаад гэж асуугаад ахаар нөгөө хүүхдүүд яагаад гэдгийн учрыг олох гээд бүр илүү их юм сэтгэж ингэж гаргаж ярьж хэлэх гээд байдаг. За тэгэл нэгэнт зориул ямаа бэлдээл өөрөө маш их судалгаа ажиглалт дүгнэлт хийгээд даалгавраа гүйцэтгсэн учраас тэрийг өөртөө ихтэйгээр шүүгчдийнхээ өмнө танилцуулахад бэлэн байна. Манай ингээд хүүхдээс яг юу яадаг гэсэн чинь тэрний нөгөө битсэн цээжчиг нь уушгаар яг тэр өөрөө ярьж байгаа юм шиг надад санагддаг. Ихөлхи ээжийн үл гэдэг. Хараа шиг. Ээжийн үлдээ айлтай шүү. Айлтай. Аваа хайж мороо гэдэг ааш. Сольж хэлээ. Тэгэл нөгөөдөг чинь тэгээд сурч байгаа. Тэгэл асуудал үүсэж байгаа юм да гэж. Та бүгдээр гэсэн юм. Гоё. Чи юу багаараа шиг суугаад маа. Багаараа нөө юм. Багаараа орчих юм бүгдээрээ. Бүх зүйлээ нэг яг одоо чи өөр хийгээ. Намайг сайн хэлхэл Төгссөн өөрснөө ямар үзүүлээ. Нэрээ яриад байгаа юм уу? Нэрээ. За Би ингэж яаж байна. За шүү. За яриа. За эхлэе. Ярьлаа юу? Үл мөс газар хүрж байгаагаа мэдэж гин үү? Мэдэж байгаа юу? зарим юм байна уу? Жигүүтэй байна. зарим үед чинь боловсрол суглалээс гарч явахдаа нөгөө шууд шаталгасаар хоёр өдөн дээр хамаг даруулсан шүү дээ. Тэр үед бас тийм байсан. Одоо өнөөс хойш амар болгоомж туусан шүү дээ. Гарч Би өглөөс ирсэн чинь харин нэг цаг унтсан баха би тий. Тэгээд өглөөс ирээд ингээд гიშгсэн чинь хөл яг газарт байгаа мүү гүү мүү гэд. Эвгүй бодсон шүү. Чамаас ирэхгүй унтчихгүй гэж санаа зовоод
Эдгээр яг өөрийн бас нэг ажил хийдэг объект чинь бас ер нь хүнд шүү дээ. Тэгэхээр хүүхдийн дээр гэгээлдэг тийм орчин бас байх шүү. Орчин гоё шүү бид нар. Багш хүн одоо ингээд итгэврт гарчаад нэг бүтэн жилийн дараа л эмэгтэй хүмүүсийн тэр царайцсан эргээд янз янз бүтэн жил шүү. Тэгэхээр одоо хүний оюуны ядаргаа тийм амар. Багшаар нэг цагийн хөдөлмөр жирийн хүмүүсийн 5-6 цагийн хөдөлмөртэй тэнцдэг. Та нар бол одоо бас дээд тэр тэгэхээр баг харцаа. Одоо бид нар нэг цагийн хичээл бэлтгэх гэж ямар хөдөлмөр гаргадаг юм. Би гар бууж байхдаа одоо яг заримдаа ингэ боддог шүү дээ. Болгоомжтой буу шүү. Баруун гарын дөрөв. Тэр юу ч хөөхдөггүй. Цогтой цагаараа. Цогтой цагаараа өөр хичээл орно шүү дээ. Тэр номоос ингэ доош ингэ 4-5-аас доош орж байгаа чинь. Яг тийм боддог шүү. Яг тэр чинь нөгөө хүний амд даад. Ангид нэг ингээд ороод чи ингээд нэг 5-6 хүүхд юу ч ярихгүй зүгээр юм хийгээ сууж. Орж ирэнгүүт чимээгүй сууцгааг ойлголоо тас. Чимээгүй сууж байгаа хүн. Чимээгүй сууцгааг үзтээ. Яг тийм. Одоо та нар л тохиолдог л. Ер нь олон шилээ ингээд Одоо тэг гэртээ ороод чимээг байцгаа. Одоо ингээд бас сарака миний насан дээр ирэх юм бол энэ өндөрлөгөөс тонгоож харах гэж байна. Яг нөгөө ажил мэргэжлийн онцлогоос бас бид нар чинь маш их хөгжилтэй явдлууд тохиолддог. Тэр тохиолдлуудаас яриад хоорондоо инээлдээд маш их ирч хүчийг авлаа. За манай тоосч уу. За ингээд даалгавраа тайлбарлах уу. За тэг явцгаах. Ийхүү багш нар маань даалгавраа гүйцэтгэж дууслаа. Шилдэг багш тодрох хүч улам ойрцсоор байна. Ингээд оролцогчд маань шүүгчтэй уулзаж даалгавраа танилцуулах болно. Ингээд студиуд уулзцгаая. Нэвтрүүлгийн ерөнхий вентрөгч ард санхүүгийн нэгдэл. Хүчтэй, хамтдаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч. Илүү хурдан, илүү шуурхай. Гэлс банк үйлчилгээ. Оройн төргийн үзэгчтэй би багш нэвтрүүлгийн 15 дахь дугаар үргэлжлэн та бүхэндээ өргөж байна. Тэгэхээр шилдэг 30 багшаас 7 багш үлдсэн байгаа. Энэ удаагийн сэдв хүүхдийн хэл ярианы чадварыг хөгжүүлэх техник боловсруулах гэсэн даалгаврыг авсан байгаа. Ингээд уламжилт ёсороо шүүгчтэй танилцуулъя. Эхний шүүгч маань математикийн ухааны доктор, Монголын математикийн олимпиадын хорооны удирдах зөвлөлийн гишүүн Үегийн Отгонбаяр. Дараагийн шүүгч маань удирдах ухааны доктор, өөрчлөлтийг чиглүүлэгч төвийн захирал Доломсөрөнгийн Сүрэн Чимэг. Дараагийн шүүгч Дэлхийн шилдэг багшийн академийн гишүүн Ванчгийн Ган Зэрэг. За өнөөдрийн нэвтрүүлгийн зочин шүүгчээр Монгол Улсын боловсролын их сургуулийн тусгай хэрэгсэл боловсролын тэнхимийн эрхлэгч Гэлэнгийн Батцэнгэл хүрэлцэн ирсэн байна. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагч илүү хурдан, илүү шуурхай Гэлс банк үйлчилгээ. Ингээд эхний багшаа огт авцгаая. Буян дэлгээрээ. За хүний ерөөсөө харилцааны гол хэрэгсэл маань хэл байдаг. Хамгийн түрүүнд хүүхэд болохоор зураг харж ярих аягүй дуртай байдаг. Бид нар одоо 1-р ангид бага насны хүүхдийг хүлээж аваад тэгэл хамгийн түрүүнд бид нар чинь тэр хүүхдтэй харьцаа үүсгэж зургандаар голцоо ярилцдаг. За энэ дээр байгаа зургнууд болохоор амьтдын толгойнууд одоо бага насны хүүхдүүдтэй зориулсан ийм зургнууд байгаа. Тэгэхээр эндээс зургийг хараад ямар амьтан болохыг нэрлүүлж болно. Ямар тоглоомоор тоглох дуртай вэ? Энэ харьцаанаас болоод хүүхэд багштай айгүй их зүйлийг ярина. За сонсож зурх хэрэгтэй тэр хүүхдтэйгээ ярьж байгаа үг хэллэгийг ярих оролдлого хийх хүртэн тэр хүүхдийг заавал магтаж цаашааж урамшуулж явах хэрэгтэй. За хэл амны булчин ажилуулах дасгал. Энэ бол одоо нэлээд багш нар бол байнга хэрэгэлдэг ийм л дасгалууд л та. Могоо болж тоглох гэхээр одоо нэг хилээ гаргаж хилээ урт гаргуул яах нь вэ? Хилээд аман дотроо эргэлдүүлж болно. Шүдээ цэвэрлж байгаа сойзор угааж байгаа мэт бас аман дотроо хилээ эргэлдүүлж басан гэмэл хилний булчин сайн хөгжинэ. За тэгээд тагнаа ташилт энэ бол одоо манай л уламжилт гэсэнд бас байдаг шүү дээ. Тэгээд дээрээс уламжилсан ирсэн одоо ч уламжлагдаж явж байгаа хоол идсэн аяг тавгаа долоож тэр хил сайн хөгждөг гэдэг. Манай эцэг эхчүүд одоо ажлынхаа байдлаас болоод яа гэм үү хүүхдүүдтэй амьд харилцаа үүсгэдэг шүү дээ. Одоо манай тэнд бол тийм жишээ зөндөө байдаг. Өглөө ажилдаа явцдаг, орой ирдэг, тэр хооронд нь хүүхд нь эзгүй байдаг. За дараад нь болох 1-р ангид нь орохоор нь би бол ингэдэг хүүхдүүдийг. За хамгийн түрүү чи өөрийгөө танилцуулдаг. Тэгээ нэг өөрийгөө танилцуулдаг бүрэг ичимтгий хүүхдүүд байдаг. Тэгэхээр гэр бүлийнхаа зургийг аваад ир гэж хагаад гэр бүлийнхэн зурган дээр тайлбарлуулдаг. Анги ах тусам хүүхдүүдийн энэ
өөрсдийнх нь гаргаж байгаа санаачлага байт юм уу? Багшийн өгсөн чиг үүргийн дагуу тэр хүүхэд илүү баяжуулаад юм хийж сураад яваад байдаг. Ийм миний одоо энэ олон жил ажилласны туршлагаас харахад ийм зүйлүүд маш их болдог. За өнөөдөр миний ярих юм ерөнхийдөө ийм байна. Тэгэхээр таны ярьснаас бол би яг хэл ярианых нь хөгжлийг хэл ярианы чадварыг хөгжүүлэх гэхээсээ илүү үгийн санг яаж нэмэгдүүлэх үү, яаж одоо яриулах, агуулгыг заллах уу гэдгийг илүү олж харлаа. Тэгэхээр та энэ өгүүл хэрэгтний дасгалын тухай ярьж байгаа шиг байна тийм ээ. Одоо тэр аяг долоолгох энэ гээд. Тэгэхээр энэ дасгал ер нь ямар ач холбогдолтой яг өмнө чанартай энийг бас та тайлбарлахгүй юу? Хэлний одоо энэ хэл ярианы одоо чадварыг хөгжүүлэхэд энэ дасгал хийх ач холбогдол. Хамгийн гол нь хүний хэл одоо сайн хөгжсөн байх хэрэгтэй. Тэгэхээр одоо ардын юугаар одоо тэгжил үр хөвгтэй дээр үес хүмүүжүүлж ирсэн байна. За баярлалаа гэж. За баярлалаа. За баярлалаа. Сэдв өөрөө айгүй өргөн байна те. Өнөөдрийн маань энэ даалгаврын хүүхдийн хэл ярианы чадварыг хөгжүүлэх арга техник боловсруулах гэдэг. Тэгээд буян дэлгэр багш маань яг өөрийнхөө туршлага дээр суйрлаад байгаа туршлага дээр бацаал тайлбарлаж ах шиг те. Тэгээ үгийн баялагийг нэмэгдүүлэх энэ төр дээр бол арай л дутагдaltaй юм шиг санагдлаа. Яг тодорхой юм бол хэлсэнгүй шүү дээ үндсэндээ бол. Яг эцэг эхчүүдэд санаа авах талаас хүүхдээ илүү сайн ярилж сургахын тулд илүү сайн ярих чадварыг нь хөгжүүлэхийн тулд сайн сонсож сураа гэдэг санаа бол надад их содон байлаа. Ерөнхийдөө бас ер нь хэл яриаг хөгжүүлэх арга техник гэдэг дээрээ бол тогтоод арга техникээ илүү гаргасан бол ерөнхий их айтайхан болох байсан болов гэсэн нэг юм санаа төрчлөө. За шүүгч нартай маш их баярлалаа. Ингээд дараагийн багшийг угтаахад бэлэн болсон байна. Наран чимэг багшийг самбарын өмнө урьж байна. За сайн байна наран жоо. Сайн байцгаана уу. За эхлээд хүүхд бол сургуульд ороод сурагч болох тоо. Эцэг эхчүүд хүүхдийн хувьд бол хамгийн хариуцлагатай үе ирдэг. Яг өөрийгөө танилцуулахаас л ер нь ярианы одоо харилцан ярианаас үндэслээд хүүхдийн үгийн сан хэр байгаа, ингээ авианы дуудлага ямар байна гэдгийг тэндээс одоо төвөггүй харилцсны үндсэн дээр ажиглаж болох юм. За ингээ ажиглалтын явцад бол ихэнх хүүхдүүд бол авиа сэлгэх буюу одоо гацах, эерэх тийм асуудлууд бол миний одоо ажлын явцад гарч иж байсан. За ингээд миний хувьд бол хэлний бэрхшээлтэй нэг жоохон тийм гацаа хүүхдтэй тааралцсан. Хүүхдээ одоо дагуулад ирээнд явж байгаад бас нэг жоохон айс юм бэлээ. Цоцноос болоод ингээд миний хүү гацдаг болсон юм аа гэд нэгдүгээр ингээд оруулж ирэхдээ надаа яг үннийг хэлээд өгч ийсэн. За энэ хүүхдийн хэл яриаг хөгжүүлэхийн тулд би хүүхдийг орхиогүй. Одоо ингээд авиа хэлүүлж явах үед хүүхдүүдийг ингээд хэлүүлээд явахаар яг чи гээл тэгэхээр гацаа зогсож чинь өөртөө ингээд маш одоо дотноор харилцах тусам л одоо багшид одоо ярих хэлэх зүйлээ ингэж ойлгуулж явдаг тухайн хүүхд маань. За тэгээд тэр хүүхдийнхаа бас давуу талыг нь хөгжүүлэх хэрэгтэй. За манай хүүхд бол тоо маш сайн бодох хүүхд байсан. Найрал дуун дээр дуулуулад ингээд хүүхдүүдэд чагнаад явхад хамгийн зөв баятай хүүхд байсан учраас яг урд зөксөөгд өөртөө нэтгэлтэй болгоод дуулуулахад дуулах явцдаа ерөөсөө гацхгүй энэ тентгийн олимпиадад орохдоо ингээд маш их медаль авчирдаг учраас тухайн хүүхдийн бас сайн талын ангийнхандаа ойлгуулад дөвлгээд өгөх юм бол хүүхдүүд маань манай энэ ангийн сурагч чинь маш мундаг юм байна шүү дээ гэсэн одоо үзлээр л хандна үхээс биш яг тэр талаар нэм шоглох барих зүйл бол гараагүй. Дээр нэмээд бас өдрийн тэмдэглэл манай ангийнхаа ангаар анги нийтээрээ хөтэлдэг. Өдрийн тэмдэглэлийг хөтлөхдөө тухайн өдөр одоо тохиолдсон явдлуудаас адал явдалтай үзсэн кино, унсан ном зохиолтойгоо холбоо тэмдэглэлийг хөтлөөд явахаар энэ бичих, ярих, унших гурвыг хослуулж иж хүүхдийн одоо ярианы чадвар маш их хөгждөг юм болов уу гэж эндээс одоо ойлгож авсан. Эцэст нь одоо дүгнж хэлэхэд хүүхдийнхаа одоо хувийн онцлог болон хэл ярианы чадварт нь тохируулаад оновчтой аргыг хэрэгжилж байх юм бол мөн хэлний бэрхшээлтэй хүүхдийн давуу талыг хөгжүүлээд тэр давуу талаар нь одоо дутуу зүйлийг нөхөх ч юм уу. За дараа нь хүүхдүүдийн одоо хэл ярианы чадварыг хөгжүүлэх тийм аппликейшн боловсруулад сургалтанд нэвтрүүлэх юм бол үр дүнтэй юм болов уу гэсэн санааг төвшүүлж байна. За тэгээд нийт багшртаа хэлэхэд бол бид нар нөгөө авиа таниулах явцдаа бас нөгөө хэлэхэд бэрхшээлтэй эрэр гэдэг нөгөө авиа байдаг. За бүгдээрээ хүчтэй мотоцикл болж дуургая. Дуурай бүгдээрээ тий. Ил гэж дуурах. Гэл ингээл дуургаад ийм тасалуудыг бас олон дахин хийхээр хүүхдүүдийн бас тэр хэлний булчин хөгждөг юм болов уу гэд миний ажиглалтаас харсан зүйл. Миний авчирсан бас энэ хэрэглэгдэхүүнээр дамжуулж ялангуяа хүүхдийн чөлөөтэй ярих чадварыг маш сайн хөгжүүлэх боломжтой юм үзүүл надад байна. Яагаад ч юм одоо 1000 км-аас эрэхтэй
30 багштай бас туршлагаа хуваалцсан гэж санаандгүй аваад ирсэн чинь миний даалгавартаа бас ойр байсан. За баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр бага ангид ялангуяа 6 настай хүүхдүүдийн хувьд тэр өгүүлэх хэрэгтнийх нь хувьд бол тэр 90 авийг дуудах тодорхой нэгэн тэр физиологийн хөгжил бас яхан дутуу байх талтай. Энийг бол одоо айхтар тийм хүнд бэрхшээл гэж үзэхгүй байх боломжтой. 90 авийг хэлэхэд тэрний хэлний доотлын холбоос гэж үүдэг. Тэрний богиноосоо болоод дээшээгээ хэл тийм ээ ориг гэж дээшээгээ тагнаад одоо тэгж чичиргээ үүсгэх боломж нь хязгаарлагддаг гэж учраас хэлний үзүүрийн доотлын тэр холбоосыг сунгахын тулд бол дээш нь одоо тагнаагаа долоох тэр дасгалууд бол үнэхээр их тустай. Багш сая бас ээрдэг гацдаг хүүхдүүдийн нэг асуудлыг хөндөж гаргаж ирж байна. Тэгээд миний туршлагаар манай нэг найз байдаг дуу шүлгээс гадна дуртай юм ярихаар ерөөсөө ээрж гацхаа болчдөг. Тэгээд тэрний спорттэй өөр юм ярихаар ингээд ээрж гацаад байдаг. Тэгэхээр таны энэ мэдээлэл цуглуулдаг хүүхдүүдээр мэдээлэл цуглуулж байгаа нь өөрөө тэгээд цуглуулсан мэдээллүүдээ нэгтгэж бичээд тэрнийгээ дараа нь ярьж байгаа нь бол боловсруулалтын хувьд бас их багш нар санаа авштай арга байна гэж ингэж харлаа. Энэ хүүхдийн хэлээрээний чадварыг хөгжүүлэх аппликейшн байвал зүгээр юм байна гэж байна. Энэ дээр яг ямар хуу юм төсөөлж байгаа юм бол Яг тэр өглөө маягт оруулаад тэгээд ардын аман зохиолын одоо түргийн хэллэг буюу 6 үгийг оруулчихвал зүгээр юм бол гэж боддог. За баярлалаа багш. За баярлалаа. За шүүгч нартай маш их баярлалаа. Ингээд самбарын өмнө ил инх жаргал багш. За би ингээд яг олон юм ингээд судлаад ингээд хараа үзэж байхад хүүхдийн хэл яриаг хөгжүүлнэ гэдэг бол сургууль гэхээс илүүтэйгээр хамгийн гол үе нь бүр 3-5 нас юм билээ. Уг нь бол. Тэгэхээр бага насны хүүхдтэр нэг 3 зүйлийг нээх хэрэгтэй байд юм байна. Тэр чихнэх гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр монголчууд маань эртээр байс тэр үлгэрийг ингээд одоо ингээд нэг гэрлээ одоо лага бөхөөчөөд тийм ээ дингээ ингээд бөхөөчөөд сайхан оюун ухаанд ингээд суулгаж өгөөд тэр хүүхд маань ингээд төсөөлөд дотроо ингээд төсөөлөд энэ төсөөлөн бодох ингээд үлгэр сонсоод ингээд яаж ийн гэдэг бол хэл яриаг бэлтэж яана гэсэн үг юм байна. Нүдэн нэгдэн гэдэг маань одоо харах хой шүү дээ тийм ээ. Харах хойг нь хөгжүүлж. За дараачийн дугаарт нь гар хөртөхүүг нэ гэж ярьж. За ийм 3 үндсэн юм нээх зүйл байт юм. За мөн ардын уламжлалт түргэн хэллэг амьсгал уртсах хэллэг жороо үг зугаа үг ч гэдэг юм уу иймэрхүү зүйлийг бас ашиглах нь мэдээж. Энэ сонгодог бүтээл энэ сонгодог аргачлалыг хэл яриа хөгжүүлэхэд нь хэрэглэхгүй бол бид нар бол үүндээ бараг алдас бол. Орчин үеийн тэр цөм хөтөлбөр гэж яриад байгаа зүйлтийг яаж уйлдуулах уу гэдэг болохоос биш. Огтуул орхиж болохгүй. Эхлээд энэ хүрэл илүүр болор сорвол гэсэн үг юм тийм ээ түргэн хэллэг. Энийг эхлээд тэр дотор өгнүүдийн эхлээд хүүхдэд маш сайн ойлгуул. Тэр за энийг чи хэлээдэх гээл ингээд хэлээд шууд одоо зүтгүүлээд байхгүй. Хүүхч мэдээж илүүр гэдэг хүүхдийг тэр жоох хүүхд мэдэхгүй шүү дээ илүүр гэдэг юу. Тэг чинь ийм учиртай юм аа энэ дээр үеийн хэрэгжилж исэн эндүү юм аа гэдэг бүр тайлбар толийг бас аль болох ойр тутам байдлаар нь хэлж өгөөд. За тэр болор гэдэг маань өөрөө чулуу юм сорвол гэдэг бол тамхинд одоо хэрэгэлдэг сорвол ганцны нэг хэсэг юм аа. За ингээ хүүхд ингээд үгийн утгыг ойлгоцсныхаа дараа харин хүрэл илүүр гэдгийг эхлээд тусна хэл. Дараачийн хэсгийг нийлүүлнэ. Ингээ ингэснийгээ дараа ингээ хоёулангийн хэлүүл сурсныхаа дараа харин бүтнээр нийлүүлнэ. Иймэрхүү аргачлалтай явбал бас цөм хөтөлбөртэйгээ илүү уялдаж ингэж явах юм болов гэж байна. За мөн тод чанга ойлгомжтой ярих гэж. Энэ бас эцэг эхчүүд төр бас хамаатай. Яа болох гэж тийм ингээд хүүхдээ ингээ эвдэд. За зөв бүтцтэй өгүүлбэр ярих. Энэ бас их чухал юм байна. Монгол хэл гэдэг чинь өөрөө тогтцсон өгүүлбэр зөв бүтцийн хувьд бас зөв байх хэрэгтэй. Энийг бас хүүхдүүдэд анхаарч аль болох бүтэн сайхан өгүүлбэрээр. За мөн буруу үгээр сольж хэлээд. Ямааны хүүхэд. Өө биш дор нь засаж явах хэрэгтэй. Миний хүү ямааны хүүхэд гэдгүү юм биш шүү. Гэдгүү шүү миний хүү. Ишиг гэдэг. За тэгээд ер нь бол хамгийн гол нас бол ер нь 3-5 ингээд 6 наснд ирэх ингээд энэ олон талын суур зүйлүүд суур зочмуудыг ингээд сайхан тоглоомын аргаар хүүхдэд аль болох одоо энгийн байдлаар мөн одоо цөм хөтөлбөртэйг уялдуулсан байдлаар ингээд явуучвал их хялбар төхөн байх болов гэж бодож энийг би бас тавилаа. За баярлалаа. За их жаргалагчийн хувьд яг хэлээрээний хөгжлийн тэр эхлэлийн цэгийг одоо үзэгчдэд багш нарт хэлж өгөхөөсээр санаа хөндсөн нь бас авууштай зүйл байлаа.
Тэгэхээр бид нарт их эцэгт ингээ хандаад хэлэхэд хүүхдүүдийг сургуульд бэлдээ гэж ярихаараа л одоо шууд л уншдаг тийм сургалтын төвд оруулъя гэж яриад байдаг. Судлаачид бол юу гэж үзэж байна вэ гэхээр хүүхдийн үнэхээр та сургуульд нь сайн бэлдээ л гэж байгаа бол одоо таны саяын хөндөж яриад байсан тэр сонсгол хөгжүүлэх. Ерөөсөө сонсголыг хөгжүүл. Хоёрдугаарт нь тэр нүдний их гэдэг байгаа таны хэлж байгаа харааны өртгөөг хөгжүүлэх. За дээрээс нь 3 дугаарт нь бол ерөөсөө энэ хүүхдийг бичиж сургахтан зориулаа хуруу гарааны хөдөлгөөнийг сайжруулсан тэр дасгалыг хийлгэх. Тэгээ эцэст нь бол мэдээж хэл яриа гэдэг бол одоо дуудлага учраас тэр үйл хэрэгтний дасгал гэдэг. Тэгэхээр би таны одоо энэ зүйлүүд дээрээс бол яа харахгүй одоо хүний хэл яриаг хөгжүүлэхэд чухал тийм толгуур санаануудыг бол гаргаад иржээ. Асуудлаа айгүй тийм цэгцтэй айгүй гоё томьёолсон байна те. Яг асуудал болон шийдэл айгүй том зургаар нь харж чадчихжээ. Юм болгоно гаргаж байгаа шийдэл болгоно нөгөө цөм хөтөлбөр дотор яаж багтаах вэ гэдгийг айгүй их бодож яасан байна. Тэгэхээр энэ яг л мэрэгжлийн багш хүний гоё тийм чадварын чинь гарч ийн гэж би харлаа. Яг нөгөө бага нас руу анхаарна гэдэг нь нэг талаасаа чухал да. Нөгөө талаасаа яг даалгавартай холбоо харахад сая бол надад илүү тийм цэцэрлэгийн багшид зориулсан шахуу презентацийн болчихлоо л доо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч илүү хурдан, илүү шуурхай Гэлс банк үйлчилгээ. Нэвтрүүлгийн ерөнхий венцлэгч Ард санхүүгийн нэгдэл. Хүчтэй хамтдаа. Шүүгчнэртэй талархлаа илэрхийлье. Дараагийн багш Аюуч багшийг самбарын өмнө өрч байна. Сайн байцгаана уу? Та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Бага насны хүүхдүүд хэл ярианы хөгжилд хамгийн их одоо түгээмэл гаргадаг алдаа нь бол их шиг авиг бол ямар саадгүйгээр хүүхдүүд бол хэлж чаддаг. Харин гийгүүлэгч одоо энд харагдаж байгаа ил к ж х ц ч ис гэсэн энэ авиануудыг бол дуудахтаа бол алдаа гаргадаг гэсэн юм судалгаагаар бол энэ тогтоогдсон байт юм байна. За авиаг бол сольж хилдэг, за гээж хилдэг, эсвэл нэмж хилдэг гэсэн юм авиануудыг бага насны хүүхдүүд 1-р ангид орж байгаа 2-р ангийн хүүхдүүд бол маш их гаргадаг. За үүнээсээ болоод бичих чадвар дээрээ бас алддаг. Цээжээр бичих чадвар дээр одоо ингээд яг өөрийнхөө үг хэллэгээр ингээд бичсэн байх тохиолдолд нэлээд гардаг. За хамгийн эхлээд бол хүүхдийг авиг бол даган дүүрийнхээ байдлаар бол бүх авиг салангад байдлаар бол маш олон давтамжтайгаар бол хилүүлж болоо сурах нь зүйтэй. За энэ бол зөв зэгцтэй ярих болон за бичгийн чадварт бол маш их нөлөөлдөг юм дасгал даалгаврууд байгаа. За ингээд зүүргүй үг байдаггүй, зүйдэлгүй дээл байдаггүй гэдэг шиг үг болгоныг зүүрэлтэй ярихыг бол их эрхмэлдэг. За ялангуяа монгол хэлний хичээл тэгээд иргэний боловсрал буюу одоо шинээр орж ирж байгаа монгол ёс зүйн боловсролын хичээлүүдийг бол ийм зүүр үгээр ингэж эхлүүлж сэтэлжүүлж ингэж явдаг байгаа. Мөн сургалтандаа болохоор нэг сургалтын идэвхтэй аргууд буюу энэ тоглоомын аргуудыг маш их ашигладаг. Зөвхөн монгол хэл гэхгүй бусад ингээ хичээлүүд дээр ч гэсэндээ аялагч бөмбөг гэдэг бөмбөгийг ингээд бие руугаа дамжуулж хүүхдүүд хоорондоо нэг нэгнээсээ асуулт тэрэнд нь хариулах. За аялагч хүүхэлдэй байж болно. Аялагч микрофоныг ингээд нөгөө нэг хэлбэрийг өөрчлөөд ахаар нэг бөмбөгийг ингээд дандаа дамжуулаад ахаар хүүхэд сонирхолгүй учраас ингээд яг цаад өвөл нь адилхан боловч нөгөө хэрэгжилж байгаа арга нь өөр болохоор тэр нь маш сонирхолтой байдаг. За тэгээд юу мэдэрч байна вэ гэд хүүхдүүдэд ийм тоглоом бас тоглоулдаг. Энэ болохоор өөрт нь ингээд таарсан үгийг ингээд картан дээр бичээд тэр авсан үгээ нөгөө нүүр царайгаараа илэрхийлнэ. Тэрийг нөгөө харж байгаа өөдөөс нь хараа сууж байгаа хүүхэд болохоор за чи яг одоо яг ууртаа хүн шиг харагдчихэв. Чи тийм үг авсан байх гэсэн ийм өгөн тавруудыг бас ажилуулдаг. За тэгээ утас буюу нөгөө үг дамжуулах тоглоомуудыг бас энэ хэл яриаг хөгжүүлэхэд бол ашигладаг байгаамаа. За тэгээд аз жаргалтай тарих амжилттай суралцдаг гэдэг шиг багш нар бид бүх хүүхдүүдэд бол аз жаргал бэлэглэж тэгээд амжилттай суралцах эхлэлийн тавих хаа гэж би бүрэн итгэлтэй байна. Ингээ анхаарал тавьсан явдал баярлалаа. Хүүхдийн
хилээ ярианы чадварыг хамгийн богино хугацаанд бол хамгийн урт хугацаанд магадгүй одоо хүртэл бас шийдэж чадаагүй тийм кейс байгаа юу? Яг одоогор бол манад яг тийм бэрхшээлтэй нөгөө хоцрогдолтой тийм хүмүүс байхгүй. Гэхдээ нэг ганц нэг авиаг буруу дууддаг, ДТ-г авиаг сольдог, тийм иш эсийг сольдог тийм хүмүүс байдаг. Гэхдээ тэрийг ингэж өвгөн картн дээр маш сайн ажиллаж ингэж тоглосноор бол тэр нь бол багшаасаас нөгөө нэг хэр удаан давтамжтай ажиллаж байгаагаас шалтгаалаад бол хүүхэд болгоны харилцан адилгүй байна. За баярлалаа. Ерөнхий арга техникийн хувьд бол ер нь бол бас адилхан бас чигтгэн л байх шиг байна л дээ. Энэ тусгай сургуулиуд дээр хилцэслийн кабинетууд гэдэг. Тэнд бол мэрэгжлийн хүмүүс бол энийг бол онлайн төвшөнд, практикийн төвшөнд бол маш сайн хийдэг. Тэгээд тэрний асуудлыг яг жирийн нэг багш бас жоохон хөндөж байгаа нь бас сонирхолтой л харагдаж байна. Яг ингээд тодорхой сэдв сонгоод ирсэн тааш тэр ер нь бол энэ танилцуулга нэмлийн цэгцтэй санагдлаа. За шүүгчнэртэй талархлаа илэрхийлье. Дараагийн багш амьдаа багш болох Д инх жаргал багшийг самбарын өмнө өрж байна. Сайн мөн өгч байгаа. Сайн байна уу? За миний өнөөдрийн ихтгэлийн сэдэв бол өдөр бүр нэг зүйр үг. За би энэ сэдвийнхаа хүрээнд зүйр үгээр дамжуулан хүүхдийн үгийн баялагийг нэмэгдүүлэх, амьсгалын болон хоолойн дасгалын тусламжтайгаар тод цэвэр ярих аргад суралцах гэсэн ийм зорилгыг төвшүүлсэн байгаа. Танин мэдхийн чадвар нь хөгжих тусам хүүхдийн хэл ярианы хөгжил нь нэмэгдэж байдаг. За зарим хүүхэд үгийн тусламжтай харилцахад алдагдал үүсдэг. Энэ алдагдал бол янз бүрийн олон шалтгаанаас болж үүсдэг. Гэмтэл цоггийн шалтгаанаас болж үүснэ. Мөн гинтийн зочролд орсноос болж үүснэ. Өгүүлгүй эрхтнүүдийн хөгжил нь буруугаас болж үүснэ. Мөн нийгэм гэр бүлийн орчноос болж бас үүсдэг. За энд болохоор би та бүхэнд нэг бичлэг үзүүлье. Мужаан жижигпи гэгч зуудаг байж нэг удаа түн дэвлэн хүйтэнд зууханд хийчихмээр жирэмлж. Саяны ярьдаг хүүхэд бол манай ангийн хүү байгаа юм. Энэ хүүхэд маань яасан бэ гэхээр гадаадд төрсөн, Монголд төрөөгүй. Тэгээд эргээд нөгөө англи хэлээр хэлд орчихсон. Эргээд Монголдо ирээд сургууль суралцах гэсэн чинь монгол хэлнийхээ үгийн утгыг мэдэхгүй. Миний багш миний хувьд болохоор яг энэ хүүхдүүдтэй яаж ажиллах вэ гэхээр зөв ярих нь зөв амьсгалахаас эхэлнэ гэж би үзэж байгаа. За тэгээд мэдээж нөгөө амны булчингийн дасгалуудыг бол маш их хийлэгдэг хүмүүс. Хилээр нь хийлэгдэг, жороо үг, түргэн хиллэг гэх мэтлийн хийлэгдэг. За тэгвэл хоолойн булчингийн дасгалыг бас орхиж болохгүй байх нэ. За би энэ хоолойн булчингийн дасгалыг хийхдээ би зүүр үгээр дамжуулж хийх гэдэг юм. За эхлээд цээжээ их зурагшаа харуулад баруун тийшээгээ эрүүгээ чиглүүлнэ. За эрхийг сурахаар бэрхийг сур. За зүүн тийшээгээ чиглүүлнэ. Эрхийг сурахаар бэрхийг сур. За одоо доошо цээжиндээ нагаад эрхийг сурахаар бэрхийг сур. Одоо дээш эрхийг сурахаар бэрхийг сур. За энийг нэг удаага хийснийхаа дараа хүүхдүүд зүүр үгээ цээжлээд ирнэ тийм. Ингээд нөгөө хоолойн булчингийн маань агшилт сулралт нь ингээд зүв болоод ирэхээр хүний амнаас гарч байгаа авианаас зүв тод хилэгдэж эхэлдэг байна. Мөн эрхийг сурахаар бэрхийг сур гэж хэлэхэд нөгөө бидний хэлэхэд үгтэйдэг эр гэсэн авиагаа бас давтаж байна. Дараагийн өдөр нь сайныг дагуул сарныг ирж гэдэг юм нөгөө эсс авиагаа давтах гэсэн маш олон давуу талыг нэг дор хийх боломжтой маа гэсэн юм санаа гаргаж байгаа. За эцэг эхчүүдтэй өгөх зөвлөгөө нь бол хүүхдээ үл тоолгүй сонсох, хариулах, заавал хариулт байх хэрэгтэй. Мөн аажуу намдуу ярих. Хүүхэд хит хурдтай хит чанга ярьж байгаа яриаг ойлгодоггүй. Тийм учраас хүүхдэд ойлгомжтой аажуу намдуухан ярих. Мөн сунжруулахгүй товч тодорхой ярих. Ажлаасаа ирээд хамгийн түрүүнд тэднээсээ өнөөдөр ямар өдөр байв даа гэж асууж байгаарай. Тэгээд түүнийхээ бяцхан хөөрхөн яриаг анхааралтай сонсож ярилцаарай гэж хүсье да. За анхаарал тавьсан явдал баярлалаа. За баярлалаа. Хоолойн булчингийн дасгалыг та өөрөө бодож олсон юм уу? Угаасаа байдаг дасгал юм уу? Би баяжуулсан. Одоо сая тэр бичлэг сонссон хүүхэд одоо яг ийм байгаа юм байна те. Тэгэд энээс дор байсан нь одоо хэр ахиц гарсан байна те. Ахиц бол гарсан. Би яг энэ хүүхдэрээ ингээд нэг жижигхэн богинохон их уншуулаа тэр дотроос нь мэдхгүй үгэнд би тайлбарлаж өгөөд эргээд түүнийгээ ярилцдаг байхгүй юу. Тэгээ энэ нь юун дээр ажиглагддаг вэ гэхээр нөгөө цээж хүчиг бичгэд ажиглагддаг. Мөн надтай харилцаж байгаа яриа нь бүтэн өгүүлбэрээр болж эхэлж байгаа. Хэл шинжилгээний судлаачид бол хүүхдийг 11 наснаас нь өмнө төрлөх орчноос нь одоо төрсөн үндэснээс нь өөр орчинд авчиж юм бол яг тэр үндэсний хүн болж хөрөвдөг. 11 наснаас хойш бол ямар нэгэн хэмжээгээр
үлддэг өөрийнх нь төрлөх юм. Одоо хүн ярина гэдэг бол өгүүлэх хэрэгт нь л одоо хөдлөн шүү дээ тийм ээ. Тэгэхээр уруулын дасгал гэж байна тийм ээ. Хэлний дасгал гэж байна. Хоолойн дасгал, за дээрэс нь энэ амьсгалын дасгал гэдэг. Энэ бүгдийг бол яа харахгүй одоо их хэлээ сурч байгаа. Ялангуяа 1-р ангиас эхсүүлээд авиаг одоо шинээр сурч байгаа энэ үед л бас давхар хийлгэж явж байх нь бол одоо хүүхдийн тэр авиаг зөв дуудах, за дээрэс нь тэр одоо буруу хэлэхгүй ярихгүй тод ярихад бол их төхөмтэй гэдэг ялал санаа бол их чухал явагддаг. За баярлалаа. За баярлалаа. Шүүгчнэртэй баярлалаа. Шилдэг 7-гийн 1 Бадамсүрэн багшийг самрын өмнө орж байна. За миний хувьд болохоор энэ хэл ярианы чадварыг дэмжих хөгжүүлэх гэдэг зүйлийг хоёр талаас нь одоо харж үзсэн би. Хэл ярианы тэр ялгаатай хөгжил гэдэг нэг одоо зүйл. Нөгөө талаасаа болохоор яг сургуульд одоо орсон буюу бидний яг гар дээр ирж байгаа шавнар тухайн хүүхдүүдийн тэр хэвийн хүүхдүүд хэл ярианы чадварыг сайжруулах гэдэг юм хоёр асуудал байна уу гэж би одоо хувьдаа харсан. За тэгээд тэр авиаг буруу дуудаад авиаг сольж хилээд байна уу? Эсвэл тэр авиаг огт хэлж чадахгүй байна уу гэдэг гурван зүйлийг багш хамгийн нэгдүгээрт сурагчдаасаа ажиглаж харах хэрэгтэй. За авиаг хэлвэл одоо хэлэхдээ тэр өгүүлэх хэрэгтний байршил гэдэг юм бүр маш их чухал гэдгийг ажигласан. За жишээлх юм бол 90 авиаг хэлэхэд хэлний үзүүр дээд шүдний ард байрлана гэд яг энэ хүүхдэд бол маш тодорхойгоор ингэж тайлбарлаж өгөх. За тэгээд миний хувьд болохоор 1-р ангиас нь эхлээд нөх хүүхдүүдийн хэл ярианы чадварт нь ингээд анхаарат ажиллахыг боддог. Тэгээд хичээлээс гадуур үйл ажиллагааныхаа цагаар болохоор уран уншлагын дугуйлан хичээлүүлдэг. Тэгэхээр энэ түргэн хэллэг, жороо үг, дайралцаа үг, онцгох, таавар эдгээр бол одоо маш юм одоо өргөн агуулгатай маш баялаг учраас аль болох одоо бага ангиас нь хөнгөнөөс нь хүн рүү ингэж хүүхдүүдэд хичээлээс гадуурх цагаар нь дамжуул сурахыг хичээсэн. Тэгээд давхар энэ Үлгэрийн Баатар дүрийн тоглолт хийнэ гэдэг маань хүүхд өөртөө итгэлтэй. Тэгээд давхар хүүхдийн хэл яриа, үгийн баялаг маш сайн нэмэгдэж явдгийг бас анзаарсан. За тэгвэл хэл ярианы чадвар гэдэг зүйл маань зөвхөн монгол хэлний хичээл дээр юм уу эсвэл ардын ам зохиолоор хязгаарлагдах зүйл бол биш юм. Математикийн хичээл дээр тоо тоолох гэдэг зүйл маань бас л давхар тухайн хүүхдийн хэл яриа хөгжиж идэг. Өгүүлбэртэй бодлогоо уншаад ойлгоод ярьж байна гэдэг маань бас хэл ярианы одоо чадвар нь хөгжиж идэг. Тэгээ хүүхд бүрийн дотор бол маш онцгой ертөнц байдаг. Тэрхүү ертөнцөө нэг хугацаа болгон ялгаатай учраас тэдэнд боломжийг үргэлж олгож одоо ойлгож яг ижил төвшөнд багш ярилцаж ингэж чадсанаар тухайн хүүхдийнхаа өөртөө ихтгэлтэй байх байдал тэр үг яриа ярих одоо өөртөө ихтгэлтэйгээр өөрийгөө илэрхийлэх байдал нь бас одоо сайнаар нөлөөлдөг гэж одоо миний хувьд харсан. Тэгээ та бүхэндээ баярлалаа. За баярлалаа. Бадамсүрэн багшийн хувьд тэр шалтгаан үндэслүүдийг айгүй логиктой сайн судалж гаргаж ирсэн байна гэж би хувьдаа дүгнэж байна. Миний асуулт болохоор за ялгаатай хөгжилтэй биш хэл ярианы чадварыг сайжруулах шаардлагатай хүүхэд одоо энэ аргачлалаар энэ боловсролынхоо энэ чанарыг хангалттай чанарыг авч чадаагүй нөхцөл хэр их нөгөө үеийнхаа хүүхдүүдээс анги дотроо хоцорчтэй сурлагын чанарт муугар нөлөөлдөг байдаг. Яг ялгаатай хөгжилтэй нэг хүүхэд тэр шүдний асуудалтай нэг хүүхэд. Бусд нь бол тийм асуудал байхгүйсэн. Тэр хүүхдэн болохоор нөгөө шүднүүд нь ингээд унсан. Тэгээд өвгнүүдээ сайн хэлж чаддаггүй. Тэгээ өвгөө хэлэхдээ амандаа ингэж хэлж байгаа бичгээрээ цээжчихээ алдаа тавьчихдаг. Тэгэхээр энэ бол хүүхдүүдийн сурлагт бол нэлийн бас их нөлөөлтийг ажигласан. Тэгэхээр багш нар энэ дээр яг тийм нөгөө аав ээжийг бас хамтрагчаа яаж зөв залах уу гэдэг дээр мэрэгжлийн хувьд залж байхгүй бол зөвхөн багшаас шалтгааллахгүй юмнууд бас энэ дээр байгааг багш нар бас мэдж яах гэмгүй байх. Өнөөдөр үйлчилж байгаа дүрмээр цээж бичиг, чээж бичиг хоёрын альн зөв юм бэ? Цээж бичиг. Хүүхдийн хэл ярианы бэрхшээлийг судалдаг тусгай одоо тийм ээ боловсролын нэгэн салбар болсон хэлцлийн шинжилгээ ухааны бас тэр ойлголтууд бас их явагдаад ингээ хэлэгдээд байгаа нь бол бас энэ талаар сонирхож судалж үздэг. Эсвэл бол одоо яхахгүй та нарын агуулга дээр сургалтын хөтөлбөрт байвал гэдгийг чинь би сонирхож асуух гэж байна. Яг бас багшийн сургууль төгссөн сошо бас тэрийг судалж ийсэн нэлээ. Тэгээ нөгөө 1-р ангид яг тийм хүүхд ороод ирсэн учраас яаж ажиллах вэ гэл нэлээ нөгөө арга зүй аргачлал боловсруулж явсан. Тэгээ тэр маань бас нөгөө өнөөдрийн даалгаварт надад бас тус болсон. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа.
нэвтрүүлгийн хамтран ажиллагч худалдаа үйлдвэрлэлийн их сургууль. Шүүгчнэртэй талархлаа илэрхийлье. Ингээд хамгийн сүүлийн багш самбарын өмнө гарч ирэх бэлэн болсон байна. Урт насан багшийг өрж байна. За сайн байцгаана уу энэ өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр нэг ба 2 дугаар ангийн хүүхдүүд бол ер нь бол ерөөсөө багш юу гэж л асууна. Бүх хүүхдүүд маань хариулах хүсэл эрмэлзэлтэй би гэд бүгд ингэж хариулдаг. За тэгээд энэ үед нь яах вэ гэхээр зэрэг ерөөсөө чөлөөтэй яриулахаас гадна багш зөв чиглүүлчих хэвээр. За тэгээд ингээд хичээлдээ анхааралтай байх юм бол 1 2 дугаар ангийнхныг болохоор сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлд хин оролцох гэж байна? Хин хамгийн мундаг вэ? Хүүхдүүд маань нөгөө тэр энэ баатартайгаа зохицож ярилцаж тэгээд дараа нөгөө харилцаж тэгээд энэ хүүхдүүд маань нөгөө хүүхэлдэйн ийм хуран хүүхэлдэйнүүд маш их ингээ ажиллуулахаар дүрд тоглох хуран хүүхэлдээтэй ажиллах одоо хэлээрээ нөгөө баялаг нь нэмэгдээд ирдэг нь бас энэ дээрс бас харагдчихдаг. За дүрд тоглох гэж байгаа. Тэгэхээр би энэ аргуудаа болохоор бас 1 2 дугаар ангитаа одоо яг энэ дүрд тоглохыг бас хэлдэг л дээ анханаас нь. Тэгэхээр зэрэг энд болохоор өвгөн эмгэн өнхрөш гурийн үлгэр байгаа юм. Тэгэхээр хүүхд болохоор чи хэрвээ өвгөн байсан бол юу хичээл байсан бол чи яах байсан бол гэхээр хүүхд маань нэрээ би өвгөн байсан бол яах юм бол гэж ярьдаг. За асуултаар хөгжүүлэх арга. Асуултаар хөгжүүлэх арга гэдэг маань зөвхөн багш асуултаа суугаад байх биш. Тэгэхээр нэг сэдв дээр ярихад одоо хүүхдүүд нь баг болоод нэг хүүхд нь нөгөө хүүхдэд асуулт тавьдаг. Тэгээд бас буцаад нөгөө бид багшаас ч гэсэн асуучдаг хүүхд маань. За тэгээд энэ 4 3 2 минутын арга гэж. Энэ ерөөсөө дандаа багаараа ажиллана. Тэгэхээр багш нэг сэдв өгөөд багшчид шууд хариулах биш. Энэ хүүхд найзтайгаа эхлээд ярина. Хамгийн ихтэй найзтай нэг сэдвийн тухай 4 минут ярьж өгье. Тэгэнгүүт одоо нөгөө мундаг ярьдаг хүүхд байгаа шүү дээ. Тэр мундаг ярьдаг хүүхд маань зөвлөгөө өгнө. За тэгэнгүүт одоо багтаа ярина. 3 минут ярина нөгөө хүүхд чинь. Нөгөө найз нь зөвлөгөө өгсөн шүү дээ. Тэгээ 3 минут найзтай ярингууд баг нь одоо тэр хүүхдийг сонсоод баг нь одоо зөвлөгөө өгнө. Тэгэхээр энэ дээр нөгөө дандаа нэг бүрэг ярихтаа нэг тааруу өөрийгөө илэрхийлэхдээ тааруу хүүхдүүдийг л ийм ажиллагаанд сургаад байгаа юм л да. За ингээд энэ хүүхдүүд маань багаараа ажиллаад одоо нөгөө хэл яриа маань зүгшрээд одоо бусдад илэрхийлсэн болохоор багаараа ажиллаад илтгэх урлагт суралцаад илтгэх чадвартай болж эхэлж байгаа. Ингээд бүгд одоо ингээд жигд сурах боломжтой болж өгч байгаа юм аа. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Энэ 4 3 2 гэдэг аргачлал маань оновчтой ярих чадвар хөгжүүлнэ гэдэг дээр бол их тохиромжтой харагдаж байна л да. Энэ гэтээ хэддүгээр ангийн хүүхдээс ерөнхийдөө энийг хэрэгжүүлэх боломжтой байна. 4 5 дугаар ангийн хүүхдүүд. 3-аас одоо яг нөгөө хүүхдүүд маань нөгөө би буруу ярьчлаа зөв ярьчихуу гэд бас ингээд өөртөө дүгнэлт хийгээд ирдэг. Тэгэхээр нөгөө 4 5 дугаар анги буюу ингээд нөгөө багаар нь хэлүүх ажилуулдаг л да. Би таныг ингээ 23 жил ажилласан учраас юмыг ингэж харахтаа би яг нэг ийм хүрээнд хараад энэ дотроо ингээд яг энийг за энэний арга энэ шүү гэж ярих болов гэж хүлээж илээ л да. За баярлалаа агшаа. Урт насан багш өмнөх нөө ялангуяа 2 3 багш маань айгүй нөгөө персентаас ингээд логиктэй явцсан. Яагаад энэ сэдвийг сонгосон үндэслэл шалтгаан ингээд айгүй урсаад ингээд яа тэгээ шийдэл рүү яасан болохоор би нөгөө тэр форматанд нь орчиж тэр хүлээлтээр яасан шууд ингээд ийм ингээд яг хинтээ харьцах гэж байгаа юм те ямар төрлийн хүүхдүүдтэй харьцах гэж байгаа. Тэдний онцлог нь юу юм гэдэг талаар ерөөсөө ярьсангүй л те тэр нь жоохон харамсалтай байлаа миний хувьд. Тэгэхээр шүүгч нар маань хэсэг ормын дараа дүнгээ гарах болно. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч, хөрөнгө оруулагч, үндэстэн хөдөлгөөнийг санаачлагч, хэрэгжүүлэгч, ард санхүүгийн нэгдэл, хувь цайд компани эргээд уулзцгаая. За нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Ингээд шилдэг 7 багшийг самбарын өмнө өрж байна. Нэвтрүүлгийн 4-ийн дагуу бол нэг оролцогч нэвтрүүлгийг орхих ёстой байгаа. За тэгэхээр шилдэг 7 багшаас миний дуудах эхний багш маань дугаарын хамгийн шилдэг багшаар тодрон 250 мянган төгрөгөнд Ink Top бичиг иргэн дэлгүүрээс бүтээгдэхүүн сонгох эрхийн эзэн болно. Ингээд энэхүү шагналын эзэн хинбэ гэхээр Аюуш багш. Баяр хүргэе. За, Аюуш багшийг орж байна. Шууд газар дээр нь шагналыг гардуулъя. Алга дашгүй бол атаарах чир гэж ойлгоош.
Амжилт хүсье. 100 сая төгрөгөнд улам илүү ойртлоо. За 6 багш үлдсэн миний дуудсан нэрс маань нэвтрүүлгийг цааш үргэлжлүүлэх эрхтэй болж байгаа багш нар гэсэн үг. Ингээд дараагийн айдсыг давж байгаа багш бол Бадам Сүрэн багш. За амжилт хүсье. Дараагийн нэвтрүүлгийг үргэлжлүүлэх эрхтэй болсон багшийг зарлан дуудъя. Энэ багш маань илүү их жаргалаа. Баяр хүргэе. Дараагийн дуудах багш мөн нэвтрүүлгийг үргэлжлүүлэх эрхтэй болно. Анда их жаргалаа. Дэ их жаргал. Амжилт хүсье. Ингээд шүүгчдийн дүнгээр дараагийн нэвтрүүлгийг үргэлжлүүлэх хэрэгтэй болсон багш болоо. Наран чимэг. За, нараа багштай амжилт хүсье. За ингээд бидний өмнө 2 багш үлдсэн байна. Энэ 2 багшийн нэг нь нэвтрүүлгийг энэ хүрээд өндөрлөж гэртээ харих болно. Ингээд хасагдах багшийг нэрийн дуудъя. Би багш нэвтрүүлгийг орхиж байгаа багш Буян Дэлгэр. За ингээд урт насан багш маань шилдэг 6-гийн нэг болсон байна. Ингээд шүүгчдийн сэтгэлийг сонсъё. Юуны өмнө Буян Дэлгэр багштай өнөөдрийн тэмцээнд оролцож өөрийн туршлагаа хуваалцсанд танд талархаж байна. Сонгож авсан сэдвийнхаа хувьд бас нэлээд тогтож ажиллаж чадсангүй юу гэдэг нэг юм санаа төрлөө. Тэгээ танд дараагийн ажилд амжилт хүсье багш. Буян Дэлгэр багштай шилдэг 7 багшд Монгол улсын шилдэг 7 багшд багсанд нь баяр хүргэе. Тэгээд миний танд хэлэх санал бол та биднээс үл хамааран цаг хугацаа айгүй их өөрчлөгдөж байна. Тэгээд ялангуяа хот түрээ олон хүн төвлөрсөн газар асуудлууд нь улам томроод тэр ирээрээ шийдлүүд, шин санаачлага нь илүү бага шиг байна. Тэгээд ялангуяа олон жил багшилсан багш нарын хувьд би ганцхан таныг хэлээгүй бусад багш нарын хувьд яг цаг үеэ мэдрээд өөрсдөө бас өөрөөсдөө давтан сургах те шин проблемтой асуудалтай нүүр тулах тэрийг шийдэх шийдэл дээр ажилд сурах бас нэг тийм шаардлага гарч байгаа болов уу гэсэн тийм хандлага надад зарагдлаа. За Буян Дэлгэр багш та Баян-Хонгор аймгийн 300 гаруй багангийн багшийг төлөөлж ирсэн. Танаа аймгийн багангийн багш нар дотроо та одоо хамгийн загвар ийм багш нь байлаа. Нэвтрүүлгийн 15 дугаарыг хүртэл та өөрийнхөө туршлага, мэдлэг энэ бүх зүйлээрээ оролцогчдод одоо хамгийн сайхан түшиг тулгуур нь байж явлаа. Гэхдээ энэ удаагийн даалгавар дээр бол одоо хангалттай оноо авч чадаагүй. Та олон жил ажилласан багш гэхэд таны гаргаж байгаа санаанууд дотор шинэлэг зүйл жоохон дутмаг байна уу да гэж харагдлаа. За баярлаа. Буян Дэлгэр багштай бас цаашлын сургууль мужиглгүйс өндрөөсөн дөр амжилтыг хүсье өрөөж байна. За ингээ би багш нэвтрүүлгийн 15 дахь дугаар инхүү өндөрлөж байна. Шилдгийн шилдэг 30 багшаас 6 багш 100 сая төгрөгөнд улам ойртсоор дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй. Би яг одоо өөрийнхөө хийх ёстой юмыг дутуу хийчлээ дээ гэж бид нар ч бүгд л мондог багш нар шүү дээ. Тэгээд би бас арай дутуу юм хийх нь хийчлээ дээ гэж яг тэгж бодож ирсэн. За би одоо энэ багш нараас маш их зүйлийг сурч мэдсэн. Одоо энэ байх хугацаанд олон сайхан газруудаар явж юм үзсэн. Одоо өөртөө нэг юм үзэж нүд тайлна гэдэг шиг юм болсон. Тэгээ одоо үлдчихэж байгаа багш нартаа бүгдээрээ сайхан өрсөлдөгч найз нөхөд байж одоо тийм сайхан байгаарай л гэж хэлээ. Хамгийн гол нь эхэлж ярих юугаа жоохон ойлгомжгүй хэлчихв гэж бодсон. Гэхдээ миний одоо нөгөө тавьсан аргууд бол их хөөрхөн аргууд байсан. За
Шилдэг 6 багшийн нэгт шалгарлаа. Тэгээд энэ дугаарынхаа шилдэг багшаар шалгарсандаа бол маш их баяртай байна. Эхлээд бол өөрийнхөө нэрийг дутахад бол итгээгүй бас жоохон эргэлзэж зогсож байгаа. Тэгээд батсан тэгээд маш их баяртай байна.